Борлуулалтын удирдлага мультимедиа сурах бичгийн 12 дугаар бүлэг борлуулалтын норм тогтоох. Энэхүү хичээлийн хүрээнд бид дараах үндсэн сэдвүүдийг авч хэлсэн. 1-р борлуулалтын норм гэж юу вэ? 2-р борлуулалтын норм тогтоодог шалтгаан, 3-р борлуулалтын нормын төрлүүдийг авч үзэх юм аа. За ингээд эхнийхээ сэдв рүү оръё. Борлуулалтын норм гэж юу вэ? Борлуулалтын таамаглал борлуулалтын албаны зорилгоос үүдэн тооцсон борлуулалтын ажилтны тайлан хугацаанд хүрэх шаардлагатай гүйцэтгэлийг борлуулалтын норм гэв. Бид бүхэн борлуулалтын таамаглалын төвшинг үзэж байхад борлуулалт зах зээлийн багтаамж, зах зээлийн потенциал, борлуулалтын таамаглал, борлуулалтын норм гэсэн дарааллаар борлуулалтыг таамагладаг гэдгийг үзье. Тэгэхээр үндсэндээ борлуулалтын норм гэдэг бол ажилтан хүний тухайн жилд, тухайн сард хийх ёстой ажлын үр дүн баг. За ингээд борлуулалтын норм тогтоодог шалтгаануудыг авч үзье. Борлуулалтын норм тогтооход дараах хэдэн үндсэн шалтгаанууд байгаа. 1-р борлуулалтын ажилтнуудыг зорилго тэмүүлэлтэй болгох, 2-р борлуулалтын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, 3-р борлуулалтын ажилтнуудын үйл ажиллагааг нь хянах, 4-р борлуулалтын албаны давуу болон сул талуудыг нээлрүүлэх, 5-р цалин хөлс нөхөн олгорын системийг үр ашигтайгаар бүрдүүлэх, 6-р борлуулалтын зардлыг хянах, 7-р борлуулалтын уралдаан тэмцээнийг зохиох зэрэг байдаг байна. За ингээд тус бүрт наривчлаад аваад үзье. Борлуулалтын ажилтнуудыг зорилго тэмүүлэлтэй болгох. Борлуулалтын ажилтан хүн юунд тэмүүлээд байгаа, хаана хүрэх ёстойгоо мэдж байх юм бол түүндээ хүрэх гэж хичээж чармааж явах бол. Энэ хэмжээгээр борлуулалтын ажилтан өндөр гүйцэтгэлтэй байдаг. Тийм учраас борлуулалтын норм гэдэг бол борлуулалтын ажилтан хүнийг өдөөж сэдэж өгдөг байна. Нөгөө талаас хүн өөрөө өрсөлдөөн шин чанартай учраас бусад борлуулалтын ажилтнууд маань нормоо биелүүлсэн би яага болдгүй лээ гэдэг байдлаар асуудалд ханддаг. Норм нь өөрөө барианы шугам гэсэн үг. Борлуулалтын ажилтнууд гараанаас гарсан бол тэр барианы шугамд орохыг зоригддог, хүсдэг байх ёстой. Хоёр дахь шалтгаан бол борлуулалтын ажлын гүйцэтгэлийг үнэлэх. Нормтой байснараа борлуулалтын ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажилтнуудын өндөр гүйцэтгэлтэй байна, дундаж гүйцэтгэлтэй байна, бага гүйцэтгэлтэй байна гэдгийг хэлэх боломжтой болох. Норм биелэгдэхгүй байх нь 1-р хувь хүнээс хамааралтай байж болно. Аль эсвэл борлуулалтын бүс нутгаас хамааралтай байж болно. Аль эсвэл борлуулалтын норм үндэслэгүй хэд өндөр тогтоосноос хамаардаг байна. За борлуулалтын нормыг тогтоодог 3 дахь шалтгаан бол борлуулалтын ажилтнуудын үйл ажиллагааг хянах. Борлуулалтын нормыг тогтоосноор борлуулалтын орлого, ашгаар ажлын гүйцэтгэлийн үнэлгээ зогсохгүй бусад үйл ажиллагаагаар хянах, чиглүүлэх боломжтой болж ирдэг. За борлуулалтын хэдэн уулзалт хийсэн бэ? Хэдэн шинэ үйлчлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоосон бэ? Бүтээгдэхүүний танилцуулгыг хэдэн удаа хийсэн бэ зэрэг нь борлуулалтын ажилтнуудын үйл ажиллагааг хянах арга механизм болж таарх нэ. 4-р борлуулалтын албаны бүтцийн давуу болон сул талыг нээлрүүлэх. Борлуулалтын норм болоод гүйцэтгэлийн хооронд их зөрүү гарч байгаа тохиолдолд борлуулалтын албаны бүтэц зохион байгуулалт нь оновчгүй, үр ашиггүй. Үүнийг өөрчлөх шаардлагатай гэсэн дохио болж таардаг байна. За дараагийн шалтгаан бол нөхөн олгорын систем буюу цалин хөлсний системийг үр дүнтэй бүрдүүлэхэд борлуулалтын норм голлох үүргийг биелүүлдэг байна. Өөрөөр хэлбэл цалин хөлс маань шудраг байхын тулд борлуулалтын норм дээр үндэслэсэн байх хэрэгтэй. За ингээд цалин хөлс бол дотроо суур цалин, урамшуул цалин, шагнал гэсэн зүйлүүд багтдаг. За та бүхэн нэг жишээнээс харах юм бол энэ дээр урамшуул цалин тооцсон байна. Норм нь сарын 250 мянган төгрөг, урамшуулын хэмжээ 8%, гүйцэтгэл нь 270 мянга болох юм бол энэ хүн 1600 төгрөгийн урамшуулал хүртэх нэ. За харин шагнал цалингийн хувьд бол 250 мянгийнхаа нормыг биелүүлсэн тохиолдолд шагнал цалин 3000 төгрөг байх нь. За ингээ гүйцэтгэл нь 225 гарцсан учраас 3000-аас 2700 авч таарах нэ. За дараагийн борлуулалтын норм тогтоодог шалтгаан бол борлуулалтын зардлыг хянах гэсэн. Борлуулалт хийх нь зүйтэй. Гэхдээ нөгөө талдаа борлуулалтын зардлыг бид нар хяндаг байх хэвээр. Борлуулалтын зардлыг хянах, үр ашиггүй зардлаас сэргийлэх зорилгоор борлуулалтын норм буюу зардлын нормыг тогтоогод өгчөж бас болдог байна. За эцсийн шалтгаан бол борлуулалтын уралдаан тэмцээнийг зохиох. Борлуулалтын уралдаан тэмцээнийг зохиож шилдэг борлуулалтын ажилтнуудыг шалгаруулснаар борлуулалтын ажилтнууд сэтэлжиж ажлын ханамж нь нэмэгддэг байна. За богино хугацааны борлуулалтын ер нь уралдаан тэмцээн бол зайлшгүй юун дээр үндэслэдэг вөхлөөр борлуулалтын норм дээр үндэслэдэг байна. За ингээд 3 дахь сэдв рүү оръё. Борлуулалтын нормын төрлүүд. Ямар төрлийн борлуулалтын нормууд байдсан бэ гэхлээр дараах төрлөх байдаг. 1-р борлуулалтын хэмжээний норм, 2-р санхүүгийн норм, 3-р үйл ажиллагааны норм,
Дөрөвдүгээр холимог норм гэсэн үндсэн 4 төрлийн борлуулалтын нормын төрлүүд байдаг байна. За үүнээс борлуулалтын хэмжээний нормыг аваад үзье. Борлуулалтын хэмжээний норм бол дараах хэлбэрүүдээр байж болно. Нэгдүгээр мөнгө нэгжээр байж болно. Олон төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг тийм байгууллага бол борлуулалтын хэмжээний нормыг тогтоохдоо мөнгө нэгжээр тодорхойлж өгдөг. Энэ борлуулалтын ажилтнанд ойлгоход хялбархан байдаг. Чиний сарын борлуулалтын норм чинь 20 сая төгрөг. Ингээл болоо. Юу борлуулах, ямар бүтээгдэхүүн борлуулах ч хамаалан 20 сая төгрөгийг л компанид оруулсан байх ёстой. За тоо хэмжээгээр нь бас норм тогтоож өгч болно. Цөөн төрлийн. За тэгээ нөгөө талдаа үн ихтэй ийм бараанууд дээр бол дийлэнхтэй тоо хэмжээгээр нь норм тогтоож өгдөг байх нэ. За нөгөө талдаа бас тоо хэмжээгээр норм тогтоох нь үн эрс өөрчлөгдөж байгаа үед их ашигладаг арга. Үн эрс өөрчлөгдөж байгаа үед мөнгө нэгжээр тогтоохоор бодиттой гүйцэтгэл гарч ирдэггүй. Тийм учраас тоо хэмжээгээр нь тогтоогод өгчдөг. Тоо хэмжээгээр нь тогтоочихсон тохиолдолд борлуулалтын ажилтны сэтгэл зүйн хувьд харьцангуй давуу байдлыг үүсгэдэг. 20 сая төгрөг гэжсэнээс 200 нэгж бараа борлуулна гэх юм бол сэтгэл зүйд хамаагүй ойрхон тусах. За 3 дахь борлуулалтын хэмжээний нормын төрлөл төвшнгөөр норм тогтоочж байна. Дээрх хоёр аргыг ашиглах боломжгүй үед хэрэгжилж байна. 100 мянган төгрөгийн борлуулалт нь 1 оноо. Ингээд оноогоор үнэлээ явчих юм бол үнийг төвшин гэж хэлэх нэ. За борлуулалтын хэмжээний нормыг тогтоохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзаж үзээрэй. Үүнд борлуулалтын өмнөх үеийн туршлагыг харах ёстой. Өмнө нь борлуулалтын хэмжээ ямар байсан бэ гэдгийг харгалзаж үзсний үндсэн дээрээс одоогийн борлуулалтынхаа хэмжээг тодорхойлох ёстой байна. Хоёрдугаар бүс нутгийн зах зээлийн потенциалыг үнэлэх ёстой. Зарим дүүрэгт их баян, зарим дүүрэг их хүн ам цөөтэй ядуу байх юм бол ижлэх норм тогтоож өгч болохгүй. Яагаад гэвэл энэ хоёр бүс нутгийн ажлын ачаалал, борлуулалтын ажилтны идэвх чармайлт нь харилцан адилгүй болж таарах гэдэг. За 3 дугаар нийт зах зээлийн таамаглалыг харах хэрэгтэй. Нийт зах зээл чинь өсөж байвал мэдээж борлуулалтын хэмжээ чинь дагаал өсөх ёстой. Аль эсвэл нийт зах зээл чинь ерөнхийдөө буурч байгаа бол борлуулалтын хэмжээний норм тэр хэмжээгээр буурах ёстой байна. За 4 дугаар борлуулалтын ажилтнуудаар өөрсдөө нь тодорхойлвол тэд өөрсдөө зах зээлийг мэдж байгаа, ямар хэмжээний гүйцэтгэлтэй байхаа мэдж байгаа. Тийм учраас өөрсдөө нь тодорхойлуулах юм бол бас илүү үр дүнтэй болж таардаг байна. За хоёр дахь төрлийн норм бол санхүүгийн норм байдаг. Санхүүгийн норм дотор хоёр янзын нормтой. Ашигын норм, зардлын норм. За ашигын нормын жишээг авч үзье. 3 янзын тамхи борлуулдаг. За 3 янзын тамхинаас компани хүртэж байгаа ашиг нь 25.5% байдаг. Тэгэхээр энэ болд батгийн хоёр хүний хувьд аваад үзэхээр борлуулалтын хэмжээний норм тогтоосон тохиолдолд болд илүү өндөр гүйцэтгэлтэй юм шиг харагдаж байна. Гэхдээ компанид юу хэрэгтэй вэ гэхээр борлуулалтаас илүү ашиг чухал байдаг. Ашигын нормоор нь үнэлээд үзэх юм бол бат маань харин болдоос илүү өндөр хэмжээний гүйцэтгэлтэй байж таарах гэдэг. За зардлын нормын төрөл бол хоёр янз байгаа. Тогтмол байдлаар зардлын норм тогтоож өгч болно. Уян хатан байдлаар зардлын норм тогтоож өгч болно. Зардлын нормыг тогтоохдоо тухайн газар зүүн бүс нутаг амжиргааны өртөг гарах зардлаас нь хамааруулан нэг бол тогтмолоор, нэг бол борлуулалтын орлогоос нь хамааруулсан уян хатан байдлаар гаргаж ирж болох нэ. За 3 дахь төрлийн норм бол үйл ажиллагааны норм байдаг. Үйл ажиллагааны норм гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр борлуулалтын бус болоод зөвхөн ашиг орлого биш тийм хүчин зүйлсүүдээр норм тогтоож явах юм бол үнийг үйл ажиллагааны норм гэж хэлдэг. За жишээ нь энэ дээр байна. Хэдэн шинэ харилцагчийг татсан бай. Шинэ харилцагч татна гэдэг шууд борлуулалт орж ирэхгүй боловч ирээдүйдээ явандаа орж ирнэ. За хоёрдугаар хэдэн удаа барааны танилцуулга хийсэн бэ? Барааны танилцуулга хийн гэдэг маань бас л ажил, бас л борлуулалт, ирээдүйн борлуулалтанд нөлөө үзүүлдэг зүйл. За тэгээ шинэ санал санаачлаг гаргасан эсрэг. Энэ чиглэлээр нь борлуулалтын норм тогтоогод өгөх юм бол борлуулалтын ажилтан олон төрлийн ажлыг хийх боломж нөхцөл бүрддэг байна. Дөрөв дэх төрлийн норм бол холимог норм. За үүнд борлуулалтын хэмжээний норм, санхүүгийн норм, үйл ажиллагааны нормуудыг нийлүүлээд норм тогтоож явах юм бол үнийг холимог норм гэж хэлдэг байна. Өөрөөр хэлбэл өмнөх 3 норм маань өөр өөр ингэсэн давуу талтай, сул талтай. Тэгэхээр энэ бүгдийг зэрэг аваад ашиглаж байгаа учраас холимог норм маань илүү боловсронгуй, илүү сайн нормын төрөлд ордог байна. Нөгөө талаасаа борлуулалтын ажилтан хүнийг
олон талаас нь гүйцэтгэлийг нь үнэлж байгаа нормын төрөл байна. За ингээ холимог норм бол борлуулалтын болон борлуулалтын бус хүчин зүйлээр норм тогтоохыг хэлнэ. За жишээ авъя бүгдээрээ. За үүн дээр борлуулалтын хэмжээний нормыг авсан байна. Ашигын нормыг авсан байна. Шинэ харилцагчийн буюу үйл ажиллагааны нормыг авсан байна. За тэгээ нормынхаа хэмжээг зааж өгөөд гүйцэтгэл нь гарсан байна. Нормын биелэлтийн хувиа тооцоод за үүнд харгалзах хувийн жинг нь оноосон. За энэ хувийн жинг борлуулалтын менежерүүд өөрсдөө оноож өгдөг. Ашиг илүү чухал гэж үзсэн байна. Дараа нь борлуулалтын орлого чухал гэж үзсэн байна. Гуравт нь шинэ харилцагч чухал гэж үзсэн байна. За ингээд нормын биелэлтийн хувиа хувийн жингээр нь үржүүлчих юм бол энэ дээр нийт оноо гараад ирнэ. Энэхүү нийт оноогоо нийт хувийн жиндээ хуваачаар нийт ажлын гүйцэтгэл буюу энэ хүн маань 97% гүйцэтгэлтэй гарч ирж байна. За та бүхэн борлуулалтын нормыг тогтоохдоо дараах зүйлсүүдийг анхаараарай. Нэгдүгээр бодиттой нормыг тогтоох шаардлагатай. Хоёрдугаар борлуулалтын норм маань энгийн хялбар ойлгох, тооцоолоход хялбархан байх ёстой. Тэгэхгүй бол борлуулалтын ажилтаа өөрийнхөө гүйцэтгэлийг үнэлж чадхаа болоод маш их өндөр хүлээлттэй байх. За тэгээ нөгөө удирдлага болоод ажилчдын хоорондын хүлээлтийн зөрүү үүсэх магадлал бий болдог байна. За 3 дугаарт борлуулалтын норм боловсруулахад борлуулалтын ажилтныг өөрсдийг нь оролцуул. Тэд өөрөөсөө ямар норм тогтоолох уу, ямар хэлбэрээр үнэлэх үү гэдэг сонирхлыг нь асууж лавлах ёстой байна. За эцэст нь удирдлага өөрөө хяналтаа сайн сайжруулж явах ёстой байна.